Сайхан бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Амьсгалын дасгалын талаар өмнө уншиж ирсэн, ярьж ирсэн уншигч маань дахиад нэг яриад хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр өнөөгийн энэ оюун санааны хувьд докторгүй болчихсон янз янзын эрүүл бус ажигтай өвлүүд ихсэж байгаа энэ нийгэмд бол бид бүхэн ухаан санаагаа нэрвэн сарвал тогтмол байх хэрэгтэй. Энийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр мэдээж хэрэг бясалгах хэрэгтэй. Бясалгал бол том асуудал. Олон жил шаардлагатай. Бясалгахын тулд эхлээд амьсгалын дасгал сурах хэрэгтэй. Зөв амьсгал сурах хэрэгтэй. Энэ хүний бодол чинь ингээд ерөөсөө өчрөөс өчөрт амжих болж мөр шиг ингээд бодлууд ингээд төвлөрдөггүй. Нэг бодол олон 10 секунд, олон минут байх тусмаа сайн. Тэгэхгүй тэгээ нэг юм бодож ил дараачих нь орж ирэл, дараачих нь бодол орж ирэнгүүт дахиад тэрийг шийдэж амжааг хүртэл өөр бодол орж ирж байдаг. Энэ бүхэн бол байдал зүйл. Энийг бид нар зохицлын тулд бясалгах хэрэгтэй. За мөн амьсгалын дасгал хийснээр яадаг вэ гэхээр одоо хүний биед байгаа энэ бүх энергиуд, эрчим хүчүүд чинь энд очиж ингээд раквин буюу углааснууд үүсэж чагталчдаг юм. Тэгээд чагталчгаараа тухайн газар, тухайн одоо идэрхтэнд гэрэл очихоо болдог. Энерги урсгах болдог. Гэрэл очихоо болоо харанхуй болоод ирэхээр яах юм? Тэнд өвчин үүсдэг. Энэ бүхний амьсгалын дасгалаар сэт тавих хэрэгтэй, зад тавих хэрэгтэй. За жишээ нь Малаховын циркуляторынхаа нэгэд амьсгалын дасгал байдаг. Энийг бол одоо жишээ нь та бүхний мэдгчлэн ширээ шигээгийн ч юм уу анхан шатны суу дасгалтай бас санаа авч болно. За тэр ужийн амьсгалч байдаг юм уу? Одоо суу хамч байдаг юм уу те? Тэр төстэй ингээд энэ амьсгалыг авахтаа дандаа гисцээ томбилж авах хэрэгтэй. Хүмүүс яаж амьсгалтай вэ гэхээр цээжээр ингэж татаж авдаг. Энэ буруу. Цээжээрээ дээшээ амьсгал авахаар яах нь үрц дээшлдэг. Үрц дээшлэхээр санаа алдаж эхэлдэг. Амьсгалаа бүрэн авч чадах болдог. Хүн одоо хоолгүйгээр усуугаад 1 сар амьдарч чадна. Нойргүй бол 7 хоног хүртэл тэгсэн 3-4 хоног сэтгцэн өөрчлөлтөнд ордог. Амьсгалгүй бол энгийн хүн 2 минут л явна. Зарим мэргэжлийн явагчид бол 4-5 минут бол байдаг зүйлс байдаг. Одоо далайд орч байдаг юм уу? Эсвэл агаар салхинч бол яваад ирч байдаг юм уу? Тэгэхээр амьсгал бол хамгийн чухал. 1000 сайн хоолтой, 1000 сайн нойртой байгаад бүрэн дүүрэн зөв амьсгалж чаддгүй бол асал өдөртөө явахгүй л гэсэн. За тэгэхээр амьсгалтай бол өсөл яг гэж бицээ томбилжил. Гэж амьсгалах хэрэгтэй шүү. Энэ одоо минутанд 80 орчим байх хэрэгтэй. Тэгэхдээ болж игэл амьсгалын тэр юм дээр нь ороод хичээл курстэй хамт хийсэн дээр. Тэгэхээр гээд ингээм амьсгалаад байвал урагтна гэсэн үг. Окей. Тэгээд дараа тухтай 5 хоногийн ч юм уу онлайн амьсгалын дасгалуудыг хийж болно.